Зэвцэн тэгэхээр боксингийн дараагийн парт маань ороход бэлэн болсон байна. Хэрэв өмнөх партаа үзэж ямжаагүй бол өмнөх партаа үзчихэд дараалал өмнөх партаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол бичлэг рүү орцгоё. За тэгээ менежер нь хэлгээд байгаа санаа болохоор Харкаг болгороо чи дангац хүчнээсээ илүүгээр сэтгэл зүгээрээ хүртэл түүнтэй тулдах ёстой гэж одоо хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг Сантарен ганцхан биеийн хүчээс гихээс илүүтэйгээр сэтгэлийн хүчтэй хийхээр хүртэл тулалдаг боксч байж таарж байгаа байхгүй юу? За тэгээд ямартайч бүрэн менежерийн хяналтанд дөр өдөр хоног өнгөрсөөр менежер нь нэг зүйлийг мэдээж авдаг нь манай Харкачин чаваас зөвхөн заалт гэр хоёрын хооронд л явдаг байж таардаг. Тэгээ чаваас менежертэй нэг хэлсэн үг нь болохоор хэзэхэн зур гэрэл харлаа гэж утсан. Тэгээд юу болохыг шалгахыг хүссэн. Манай Харка бол нэг бодлын зүгээр аимшигын харанхуй амьдрал тэр жигтэй бууж өгсөн хүн л гэж хэлж болно. Тэгээ чаваас одоо цаашдын амьдрал нь яг ямар хуу байсныг нь тэгээ сүулт нь гаргах байх. Тэгээ тэр үртэл нь би зүгээр чимээгүй орхий. Харкагийн одоо хувийн амьдралыг. Ямар ч тач Харкагийн бэлтгэл дуусаад хамт менежертэйг алхаж явах зураа. Харка менежертэй хандаад би хамгаалагч нар яасан юм. Тэд танаа гэрээ үдэнд хамгаалж байгаа. Санитар ахтуус үзэгчтэй шоу үзүүлж мөнгө олохыг хүсэж байгаа. Чамайг тайсан дээр гарах хүртэл ямар нэгэн шууд хор хөнөөл учруулах зүйл хийхгүй болохоор санаа зовлтгүй. Ясан хэдэж ямар нэгэн зүйл болоод би дайралтанд өртөх юм бол надад санаа зовлтгүй. Өөр аюулгүй байдлыг л бодоорой. Би өөртөө санаа тавьчих. Ингээдээр хэр хоёр гэртээ харсан байх бөгөөд менежер нь манай Харка зориулж хоол хийж өгч байна. Одооноос эхлээд чи ганцхан миний хийж өгсөн зүйлийг л хийдэн шүү. Би хамгаалагч нарт хэнийг ч оруулж болохгүй гэж хэлчихсэн. Гэхдээ тэдний зарим нь аль хэдийн худалдагдсан ч гэж магадгүй. Чиний очдог газар болоод явдаг зам чинь аль хэдийн мэдэгдсэн болохоор гадуур үдэж болохгүй. Хоолны газрын ажилчин хөлслөх тун амрах. Итгэж болох газраас хортой эсхийг нь шалгасан хэрэгсэл болоод хүнс ашигласан болохоор миний хийсэн хоолнд итгэж болно. За тэгээ ямар ч тач манай Харка хийж өгсөн хоолыг нийлээд усанд орсон чинь ардаас чинь би усан төрё гэд менежер нь орохдоо түүний биеийг нь харангуйтаа жоохон татагдах хөнгө аястай байгаад идэг. Уг нь анх орж ирэхэд нэг ачин нэг чөрөөр амтан байна да гэсэн чинь одоо манай хүн чинь бүхэлдээ дунд жингийн дэлхийн аварга болсон байгаа хүний бие угаасаа л ойлгомжтой шүү дээ нилийн одоо тэ бэк. Тэгээ энийг нь харсан нөгөөдөг чинь бас тэ ингээд эмхтэй юм гэсэнтэй жоохон татагтаад байдаг. За энэ жах. За тэгээ ямар тач энэ хоёр маань унтахаар болоод Харка болохоор зүгээрээ би энэ шалан дээр унтчихна. Чи очиод миний унтлахын өрөөнд унтчихаа гэсэн чинь менежер нь үгүй би чамаас холдохгүй гэд ямар тач энэ хоёр хамт унтдгийн нэг өрөөнд. Харин зөрөглөө солигдоход Харкагийн гэрийн гадаа зогсож байсан нэг хамгаалагч нь энэ өнөөдрийн бичлэгээ гэд Кей тасалжуулагчаад нэг флаш өгч явах жишээ нэ. Ямар тач маргааш өглөө болсон байх бөгөөд Харкаг гүүж байхад нь ардаас нь хоёр бие хамгаалагч нь дагаад гүүж байхдаа хэр удаан гүөх гэж байгаа юм бол тэгээд ийм хурдтай шүү. Гэхдээ ер нь л бэлтгэлийг чаваас даадгүй. Гэхдээ ойлгомжтой л одоо бүхэлдэн дөрвөн жингийн бүсийн аврах шүү дээ. Үзэгдэл солигдоход Харка болон Кей тасгалжуулагч өжигдрийн хийсэн Сантарагийн тулаарыг нь үзэж байдаг. Кей тасгалжуулагч Сантарагийн тулааныг үзэж байснаа гайхсан уу. Энэ бол түүний боксing хэм маяг. Аваргын зэрэгт ийм бохир хөдөлөв тулааны хэм маяг харж байгаа ч анхны удаа баг. Ях илүү солиотой нэг залуу байгаа. Гэхдээ тэр одоо энэ таамаагүй л дээ. Тэр боксдож байхдаа хамгаалт юм уу оноонд ямар ч ач холбогдол өгдөггүй. Тэр өрсөлдөгчөө нокаунтанд хийхтэй л улаарна. Энэ бол их бүдүүлэг бөгөөд цэвэр хүчирхийллийн хэлбэр. Мөн үүнээс илүү үзэгчдийг галзууруулах зүйл гэж үгүй. Түүний боксд идчихэд байдаг юм. Үзэгчдийг хөөргөж нөгөө хүнийг галзууруулдаг ичээд. Нөгөө боксч нь урд өмнө байгаагүйгээр уурлаж галзуурахад хүрнэ. Мөн түүнд үлдэх зүйл гэвэл тулааны хамгийн бүдүүлэг хэлбэр. Цэвэр зодон. Энэ болоо түүний эзэмшил нутаг. Мөн тэр хийж байгаа хөдөлгөөнүүд энгийн хүн хийж чадах зүйл биш. Хольж байна. Юу ашиглаж байгаагаа мэдэхгүй юм. Тэгтээ үнэхээр гоё зүйл байх. Өжигдрийн болсон Сантарагийн тулаан дээр нөгөө сэтгүүлч чинь хүрээд ирчихсэн. Аргагүй Сантара явах тус. Тоглолт бүр ингэж ирэх юм. Марко Сантарен мөн Пафрицо Сантарен. Тэдний ярилцлага одоо хүртэл толгойд минь хоногшиж. Тэр ярилцлаган дээр яг юу гэж хэлсэн бэ гэхлээр асуулт нь болохоор өөрийн чинь хувьд бокс гэж юу вэ гэсэн асуултанд Сантарен болохоор юу? Бокс хин тамаатай юм. Би нөгөө залууга нэгсэн болгож тавихад Тэкийг минь үзэг дуртай муухсан нохон гөлгөнөд мөнгө цацсан. Гүйцээ.
Бодоод үзэлтэй. Би нэг гарыг хууль ёсоор нэг сайн болгож байна штэ. Энэ чинь хамгийн гайхалтай мэрэгжил биш гэж юу? Сэтгүүлчээ. Өргөжлөлөн Марко Санториногоос нь өөрөг чинь хувьд бокс гэж юу вэ? Гэх асуултанд нь бокс уу? Жинхнээс хариулъя. Эцэст нь шоу бизнес ч дээ. Үзэгчдийг баярлуулсныхаа төлөө цалинжина. Мэдээж та нар ч их сэтгүүлч нар болоод өөрсдөө боксing фэн гэх хүмүүс бидний хандлагыг шүүмжлэх байх. Гэхдээ угаасаа тийм штэ. Бид тэдэнд чадах хамгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлнэ. Харин үзэгчид тэрийг үзэх гэж мөнгө төлнө. Ямар байдгийг нь мэднэ. Эцэст нь мөнгө бүх зүйл штэ. Зарим хүмүүс хүчирхийлэл ашиглаж таашаал авдаг бол зарим нь биднийг бүх зүрх сэтгэлээрээ харааж таашаал авна. Яадаг ч байсан бидний тэмцээнийг үзэх гэж хүмүүс бөөн бөөндрөө мөнгө төлцгөөдөг. Бидний тулаан гарцаагүй асар их мөнгө авчрахыг мэдэж байгаа болохоор холбоо нь өдөө айдал өнгөрөөдөг юм. Юм гэдэг тийм л байдаг. Мөн бид хийж байгаа зүйлдээ маш сайн. За тэгээд энэ өчигдрийн Санториныг өрсөлдөгчийн охин тойн Марко Санторино буюу ах нь үерхсэн байж таардаг. Одоо амар солиотой заяа. Тэгээд мэдээж аавтаа ингээ ирээд хэлсэн чинь аав нь бол ойлгомжтой штэ. Болохгүй. Натали. Түүний ямар залуу гэдэг чи мэдж байна уу? Гэхдээ охин нь хүмүүс түүний талаар муу зүйл сэлдэгч гэсэн бүгд л зүгээр цуу яриа аваа. Үнэндээ бол тэр их сайн хүн. Охин нь ингэж хэлээ явсан ч гэсэн төдөд болгүй ойлаад гэртээ хүрээд ирнэ. Эцэг хүний хувьд мэдээж охин нь ингэж ойлаад төрөөд ирэхэд нь уурлах нь ойлгомжтой. Тэгсэн тэмцээний үеэр Санторино охиноо сайн өсгсөн байна лээ. Яагаад надтай гэрлэж болохгүй гэж. Тэгэх юм бол яах вэ? Ганц тэмцээнд ялагдаж болох юм. Гэж шарыг нь болтснаа ганцхан цохол тоорол мэдээж энэ тулааныг өндөрлүүлсэн байж таардаг. Үзэгдэл солигдоход ямар тач Харка өглөөнийхөө бэлтгэлээ хийж явах зуур хажууд нь менежер нь дагаж явж байдаг. Менежер нь эргэн тойрныг анж ажиглахад ардаас нь нэг дугуйтай хүн дагаж хажууд нь нэг папарац урдаас нь архичин явж байгаа жишээ. Яг энэ архичин мэдээч одоо холбогдсон л байгаа юм л да. Санторины ах дүүстэй. Тэгээд Санторины ах дүүс нь хэлэхтэй болохоор тэгэхээр би түүн рүү энэ шилтийн юмыг цацгал болно үсттэй. Тийм ээ. Бага хүлээж байгаа санаандгүй түнтэй мөргөлдөж цацаасаа гэж үзэж байна. Амархан мэдтэй. Гэхдээ эхлээд гиснээ нөгөө архичны чинь гаран дээр вакцин хийгээдэгтэй. Яах вэ? Зүгээр л вакцин. Гэхдээ 100% хамгаалахгүй болохоор боломжтой байх хэрэгтэй шүү. Нөгөө архичны нь ямар тааж хараалт. Энэ шилэн дотор яг юу байгаа юм бэ? Бүгдийг нь зугтаж хаяад л зайлаа. Гэт яг Харкагийн үдээс цацагт нь манай хүн чинь угаасаа мэрэгжлийн боксчонгоос гадна бүр гоцоо яасан шүү дээ. Нөгөө мө архичнаас чинь амар хаан гихч чинь одоо тэр цацж байгаа юмнаас нь булт атгадаг. Тэгээ юу ч болоо юм шиг. Ямар тач яг энэ үйл явдал болохоос өмнө менежер нь манай хүнд Санторины ах дүүстэй холбоотой анхаарах зүйлсийг тайлбарлах болно гэснээр ямар тач гадны хүн ерөөсөө өөртөө битгий ойртуулаа. Дасгалжуулагч бид хоёроос өөр хинч чамар ойртохоос зайлсхий. Мөнгө л авч байвал юу ч ихэд бэлэн маш олон хүмүүс биш шүү. Гадуур таарах хинч байсан Марковын хөслөөсөн хүн гэж бодоход болно. Хоёрт гэвэл сэтгүүлч нарын асуусан ямар ч асуултанд хариулах хэрэггүй. Эхний арга бүтэхгүй бол хэдний мэдээллийн албыг ашиглах гэж оролдоно. Янз бүрийн цуу яриа тарааж хуурамч мэдээлэл цацгуулна. Гэхдээ үүн дээр нэг санаа зовоод байх хэрэг байхгүй. Тэд ганцаараа тагнууштай нэг нь биш. Тийм ээ, тэд мөнгөтэй. Гэхдээ манай заалны эд хөрөнгөтэй харьцуулах юм бол халаастын мөнгө л гэсэн үг. Тэгээ мэдээж К дасгалжуулагч ч бас овоо мөнгөтэй хөвшин шүү дээ. Маш олон дэлхийн аваргуудыг төрүүлсэн. За энэ жаах. 3. Аль хэдийн мэдэж байгаа ах л та. Гэхдээ чи зөвхөн миний өгсөн хоолыг л итгэх ёстой. 4. Ирсэн бүх хилгэмжийг шатаах болно. Тиймээс ямар нэгэн зүйл хэрэг болох юм бол надад хэлчихэж байгаарай. 5. Хэдий ганц байр тойроод ирэх байсан ч чамаа гэрээс гарах болгонд би хамт явж явах болно. 6. Хагтуулах магадлалаас болоод утас компьютер хэрэглэхийг хориглоно. Тэд аллага үлддэггүй. Гэхдээ байна хүн биш л бол өөр хэрэг. Мөөрийг чинь хамгаалахын тулд чадах бүхнийг хийх болно. Гэхдээ чи дуусах хүртэл боломжтой байх хэрэгтэй шүү. Гих зөвлөгөөнүүдийг өгсөн байдаг. Ямар ч тач тухайн өдрийнх нь бэлтгэл нь дуусаад менежертэйгээ хамт Харка алхаж явах зуур өнөөдөр ч ихсэн сайн байлаа Харка. Менежер нутагт Харкад анх уулзсноос хэдийн 5 жил өнгөрсөн байна. Би бас энэ өвтөнийг тайлбарлаад хэдийн хэдэн сар өнгөрсөн заавал.
Ямар ч манай хүн анх уулзахдаа ахлах ангийн сурагч байсан бол одоо хэдийн 4 жингийн аваргын бүсийг эзэмшдэг авраг болсон байна гэж. За тэгэд энэ хүрээд энэ удаагийн партиг өндөрлүүлж байна. Тэгэхээр дараагийн бичлэгийг илүү хурдан авч үзье хүсвэл лайк болон subscribe дараад илүү хурдан авч үзье хүсвэл доорх тансруу доношин хийж биднийг дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр та.